Hi guys. Өнөөдрийн хичээлдээ мэдээж 5 таймаар л A2 plus level-ийн маань 3 дугаар хичээл ихэнх сургалтын төвүүд одоо ингээд хичээлүүд систем боловсруулалтад 7 хоногт 3 хичээл орохоор ингээд 4-ийн хичээлийг боловсруулдаг. English tense нэг ороод 4 ороод тэгээд 3 дахь өдөр нь жижиг дүрмүүд болон 5 дахь хичээл унших хичээл төлхөө ярих хичээл орж явдаг байсан. За тэр журмаараа энийг одоо түрүүчийн 2 хичээллийг жоохон 5 дахь маягаар гэж ойлгож байна. Тий жижигхэн дүрмүүдээ мэдээж үзье. Тэгтээ past continuous-ийг нэлээ дэлгэрэнгүй тайлбарласан болохоор өнөөдрийнхэн тавталгандаа оруулсангүй зөвхөн нэг богинохон видеогоор жижигхэн видео дүрмүүд нэмээд үзье. За өчтөрийн өмнөх хичээлээр хальт дуурсан as adjective as гэдэг маань одоо хоёр зүйлийг харьцууллаа. Тэсэн чинь тэрнээс илүү гэж хэлэх юм байхгүй ижлэхэн төвшөнд байна гэж ойлгоо. За тэгвэл яаж хэлдэг вэ гэхлээр subject, verb, эсвэл to be, as adjective as, noun or pronoun. Pronoun гэдэг бол you, him, she тэ. За this sweater is as warm as my jacket. Би sweater jacket-тайгаа харьцуулсан чинь аль нь ч энэ нь илүү дулаахан гэж хэлэх боломжгүй хоёлол дулаахан байсан. Тэгэхээр миний sweater миний хүрэмтэй адилхан л дулаахан. The movie was as funny as I expected. Expect гэдэг нь хүлээх гэсэн үг. За одоо хүлээлт буюу хүлээлтээс давсан хүлээлтэнд хүрээгүй гэдэг үгнүүд энэ шүү дээ. За тэгвэл яг миний бодож байсанчлан яг миний одоо хүлээж байсанчлан энэ кино маш хөвгчлөлтэй байлаа. As I expected гэдэг нь яг миний хүлээлтээр боллоо гэсэн утгаар My car is as new as yours. Миний машин чиний машин хоёлал адилхан шин гэсэн утгатай. She sings as beautifully as a professional singer. Тэр эмэгтэй яг л мэргэжлийн дуучин шиг маш гоёор дуулдаг. He is as hard working as his father. Тэр аав шиг л маш шаргуу хөдөлмөрч хүн гэсэн утгатай. As adjective as гэхээр тэнцүү гэсэн утгатай болж байна. Гэхдээ үгөөсөө хэлбэр нь яаж вэ? Бүгдээрээ харъя. This chair is not as comfortable as the sofa. Энэ сандал буудан шиг тухтай биш юм а гэж тэ. Тэгэхээр sofa is more comfortable than the chair гэж одоо утга нийжлэх юм ааз. Тэгтээ яг энэ яг тэрэн шиг ч бас тийм биш юм а гэсэн утгаар хэлэх бас тохиолдол гарна шүү дээ. Тэр үедээ ашиглана шүү. За. The second exam was not as difficult as the first one. So it means the first exam was more difficult than the second one, right? Okay. My phone is not as expensive as yours. Your phone is more expensive than mine, right? Миний утас чинийх шиг үнэтэй биш гэдэг нь чиний утас миний утаснаас илүү үнэтэй гэсэн үг тийм. He isn't as tall as his brother. So that means his brother is taller than him. He isn't as tall as his brother. The weather today is not as cold as yesterday. За, өнөөдрийн цагаагаар өчигдрийнх шиг хүйтэн биш байна гэж. Тэгэхээр өнөөдөр хүйтэн байгаа юу? Өчигдөр хүйтэн байна уу? So the yesterday was colder than today. Do you think? Do you agree? Okay. За 3 өгүүлбэрээр харцгаая. Susan sings better than Julia. Susan Julia-гаас илүү сайн дуулдаг. Susan sings as good as Julia. Susan Julia шиг л сайн дуулдаг. За энд кодын араас as-ыг бичих юмарсан юм шүү. Susan sings the best. Susan хамгийн гоё дуулдаг. My car is more expensive than yours. Миний машин чиний машинаас илүү үнэтэй. My car is as expensive as yours. Ичлэгэн л аль нь л үнэтэй. My car is the most expensive around here. Миний машин энэ авдал хамгийн үнэтэй. За ингэж 3 янзаар ялгаж хэлж болох нь байна. Одоо ялгаж харьцуулан
илэрхийлж болох нь байна. За дараагийн жижигэн дүрмийг харъя. Make somebody do something. Let somebody do something. За энэ одоо дүрмийг сонсч ирсэн байх гэж найдаж байна. За дүрмж явахдаа маш хэрэглэгддэг. I make you cry гэдэг нь юу гэсэн үг вэ? Окей, за бич. My brother makes me cry. Гэм бол манай ах яах нь намайг ингэ зохиоц ч юм уу гомдоод намайг уйл болсон гэсэн. My brother lets me cry гэхээр надад уйлахыг зөвшөөрсөн. Окей. Эхнийх нь жоохон force буюу хүчилж байна. Let нь болохоор зэрэг одоо таавар нь хийлэг чинь тэр үйлдэлийг нь хийхин зөвшөөрч гин гэсэн утгаар ордог. Аль аль нь бусдаар үйлдвэрлэх хин нэгнээр хийлгүүлэх тухай яригдчихэж байгаа. Гэхдээ одоо I make you cook гэх юм бол би чамайг хүчилж агаад хүчээр хоол хийлгэнэ гэсэн. I make you cook гэх юм бол хоол хийлгдэг гэсэн үг те. I let you cook гэх юм бол би чамайг одоо хоол хийх чинь зөвшөөрнө, би чамайг 50 орхино гэсэн. Let it be гэл бидний мэддэг хамгийн алдартай нэг Beatles-ийн дуу байдаг шүү дээ. Let it be гэдэг нь зүгээр л орхиж явах. Одоо битгий оролт энэ төр гэсэн утгатай байна шүү дээ. Let it be. Зүгээр л байгаа мэг байгаар нь орхиж. Don't force it, right? За окей, жишээг харцгаая. Make there. My parents make me clean my room. Ээж аав маань хүчээр гэж хэлээг байгаа ч гэсэндээ forcefully гэж хэлээг байгаа ч гэсэндээ ер нь намайг одоо өрөөг маань цэвэрлүүлдэг гэж шаардлага тавиад хүчээр заал цэвэрлэгээ загнаад яаж байгаа л ингэж цэвэрлүүлдэг. The teacher made us stay late. За багш нь хүчээр за энийг хийж яваарай гэд stay late буюу орой хүртэл байлгасан байна. She makes him eat healthy food. За тэр эрэгтэйг эрүүл хооллуулдаг. Одоо хооллохыг шаарддаг. Хооллохыг зөөлдөг. Хооллохгүй бол загнадаг. Ямар ч аргаар энэ тийм ямар тач хүчээр тэгт юм байна. За тэгвэл let гэдэг нь My parents let me stay out late. За ээж аав нь хүчээр гадаад ингээд байлгаад гэрт нь орохгүй байгаа юм биш шүү дээ тий. Гэтэ ингээд оройтж ирэхийг нь заримдаа зөвшөөрдөг. Заримдаа гэдэг үг байхгүй. Манай ээж аав хоёр намайг оройтж ирэхийг зөвшөөрдөг. The teacher let us leave early. Багш маань бид нарыг эрт явахыг зөвшөөрдөг. She lets him play video games on weekend. Зөвшөөрдөг гэдэг утгаар орж байгаа. Ээж нь гэж бичээг байна л да. Гэтэ she гэсэн учраас ээж нь түүнийг амралтын өдрүүдээр weekends буюу хагас бүтэнсийн өдрүүдээр видео тоглохыг зөвшөөрдөг гэсэн утгаар орж байгаа. За ийм маш чухал хоёр ялгааг хитүүлээ үзлээ. За тэгээд ерөнхийдөө л ингээд болж байгаа. Good job everyone. See you next week. See you in the next class.